Асуулт хариултын хэсэг. Индианчуудын сүнс монголчуудын сүнсний хооронд ямар хамаарал байгаа вэ? Тэнгэрийн ямар хүч тэднийг ивэж байдаг вэ? Сүнсний ах дүү төрөл төрөлтөсөд мөн үү бид? Бурлаа. Индианчууд химээгдэх үрс бол тэнд хоцрон үлдсэн хөх Монголын зөвхөн нэг салаа, угсаа гарвал юм. Сүнсний холбоо хамаарагдах үйлээрээ яг нэг оршихуй дотор байх буюу хөх оршихуйн нэгдэл дор оршино. Тиймээс хөх Монгол хүмүүний махан бие зөн мэдрэмжтэй тун ойр дөхөн байдаг. Зарим нэг ёс заншил, хэл, хэмжээстүүд нь ч адилхан буй. Хөх толбны хүч бас тэдэнд байдгаараа хоорондоо хамааралтай бөгөөд сүнсний чадвар хийгээд эцэг өвгтийн хоорондын мэдээлэл огт зүрхэхгүй адилхан байдаг. Тэнгэрийн сүнсний талаар жаахан тайлбар хэлж өгнө буурлаа. Юу хийдэг вэ? Хаана байдаг вэ? Ямар хэлхий холбоотой вэ? Өвгөдтэй ямар харилцаатай байдаг бол буурлаа. Тэнгэрийн сүнс буюу дээд бие бол доош бууж ирдэггүй, тэнгэртэй байдаг бөгөөд бууж ирдэггүй учиг бол уг ганц сүнсээс салаасан сүнсүүд хідэж хуваагдан хүмүүн биед буусан байж болдогт байгаа юм. Тэдгээр салсан сүнсүүдийн эрчим мэдээллийг нэгтгээд тэр хүмүүний дараагийн сүнсийг идэвхжүүлэх үгүй юу гэдгийг дээд бие шийдэн өөрөөсөө хуваасан сүнсүүдийн үйл хэргийг залан чиглүүлж удирдан байна. Мөн дэлхий дээр хүмүүн биеэр хураасан сүнсний мэдээллийн санг бүрдүүлэн оршдог. Зарим үрс генетикэн би ийм чадвартай болчихлоо. Ийм зүйлийг хийж чаддаг билүүд гээд хийснийхаа дараа гайхдаг шүү дээ. Тэр бүхнийг дээд бие хариуцан тогтоож байдаг. Тэнгэрт буй сүнс бүр өөрийн гэсэн өргөө оршихуйдтай байдаг. Хүмүүсийн сүнс хаанаас бүрэлдэн үүссэн байна. Тэр л оршихуйд үүсээд үргэнэ. Өвгдийн үйл хэрэгт дэм үзүүлэн өвгөдтэй нь хилэлцэх үйлсийг дүүргэн сүнсүүдийн үйлийг хэрхэн хийлгэх, аль сүнсээр төвийг бариулан идэх, хүч чадлыг нь дэлгэрүүлэх, хаана ямар зүйлийг сургах, аль үрийг аль үртэй холбон нийлүүлэх гэх мэт бүхий л үйлсийг хариуцсан байдаг. Хүмүүс дээд биетэйгээ сүнсний сайн холбоост орших ёстой бидтэй бурлаа. Тийм ээ. Заримдаа дээд биеэс нь салгачих тохиолдолд байх шиг байна. Тийм үү бурлаа? Үгүй ээ. Салчих бол замбад буй бие, тэнгэрт буй бие хоёрын хоорондын холбоос үгүй болж удирдлаггүй сүнс оршин гэсэн үг болчихно. Хүмүүний сүнс нь удирдлаггүйгээр орших боломжгүй учраас тэнгэрт буй сүнсээс хэрхэвч салдаггүй ямагт холбоотой байна. Харин холбоос суларч болно. Хүний дээд бие сонсохгүй байх тохиолдолд байх уу бурлаа? Байна. Сүнсний үндсэн 7 хүрт давхцаж байрладаггүй. Хүрдүүд махан биетэй юугаар түлхүү холбогддоггүй. Сав эрхтнэр бурлаа. Сүнс хамгийн түрүүнд сав, цул гэлтгүй аль ч эрхтнэр дамнан холбогдно. Дараа нь 7 хүртээс салаасан бага 108 хүрдүүдээр холбогдож оршино. 7 хүртээс бага 108 хүрд рүү сүнс дамнаж арга болон бэлэг бие хоёрын хооронд эрчмийн сүлэлдээнийг өрнүүлэн үндсэн үйл хэргийг дүүргэж оршино. Сэтгэл заслыг аль сүнс дээр, аль бие дээр хийвэл илүү үр дүнтэй вэ бурлаа. Сүнс бүхэн сэтгэлтэй шүү дээ.
сүнс бүрийн бие дотор сэтгэл заслыг хийх боломжтой. Харин аль сүнсний үйл хэрэг доголдсноос үүдэн тэр хүмүүн сэтгэлээр унав гэдгийг эхлээд тогтоох хэрэгтэй. Махан сүнснээс үүдсэн байвал махан сүнсний 7 биеийн алинд байж болох вэ гэх мэтчлэн цааш үзнэ. Ингэж үзэхэд нэгд нь, гуравт нь эсвэл долууланд нь байж болно. Биеуд давхралдан байрласан байдгүй уус нь нэгдэж байгаа юу бурлаа. Нэгнийхээ дотор дараалсан байралтай байдаг буюу угалдаг модон хүүхэлтэй шиг оршино. Олон өвгөд буулгах тусам сүнсний эрчим хэм өөрчлөгдөх үү, хүчрхэгдэх үү, эсвэл сулардаг уу бурлаа. Өөрчлөгдөхдөө эрчим хэмийн хэлбэлцэлд орж өөрчлөгдөнө. Сайжрна эсвэл муудана гэж ойлгож болохгүй. Ямар өвгдийг илүү их буулгаж байна, тэр өвгдийн эрчим хэмнэлд уусан шингэж, сүнсний хүч нь хувирна гэж ойлгол цохино. Дээрээс хурмаст тэнгэр, дээд тэнгэрээс, доороос лус, эрлэг, там твээс өвгөд ариунтай буулгаад байвал яах вэ бурлаа. Яаж ч болно. Учир нь бууж буй өвгөд өөрсдийн эрчмийн хэмээс улаачтай заавал үлдээгээд морддог нь жам. Тиймээс олон өвгдийг буулгах тусам өөр эрчмийн хэлбэлцэлд илүүтэй оршино. Олон өвгдийг буулгадаг байх тусам олон оршихуй, орон зай руу сүнсгэл биеэ хувиргах чадвартай болж байгаа юу бурлаа. Үгүй ээ. Тэр олон эрчмүүд нэгдэн нийлээд шинэ эрчмийн хэмнэлийг үүсгэж болно. Эсвэл аль нэг нь зөнхлөн гарч ирж болно. Лус, эрлэг, тамийн өвгдийг байнгын буулгадаг байлаа гэхэд тэр өвгдийн эрчмийн хэмийн хилтерхийнүүд сүнсгэлд биед хураагдсаар эрчмэл учир нийлээд нэг болно. Удмын хорионы цаана юу байх вэ? Жишээлбэл үрсийнх нь явж болох эсвэл явж болохгүй газруудыг нь таниулж өгснөөр болчихоо бурлаа. Үүнийг удам угсааны өвгдийн цээртэй үйлс хэмээвэл илүү оновчтой болно. Тийм үйл хийхийг цээрлэн эсвэл хориглоно гэдэг яг адилхан утгатай. Тийм учиг удмын онцлог, гаригуд үйл хэрэг хэмээгээд байдаг нь шүү дээ. Үйл хэрэг нь удмын өвгдийн хорионд орсон хүмүүн байх юм байна. Тийм үү бурлаа? Зарим үед удмын өвгдийн хорионд орно. Өөрсдөө ч шитгэгдэн эсвэл хариу нэхэлт үйлийг тооцно. Яагаад удмын хорио, цээр, ёс, дэг, жаяг байдаг вэ гэвэл удмуудын хооронд эрт цагийн түүхт үлс байгаа шүү дээ. Зарим овог отгууд хоорондоо нэгдэн нийлэхгүй эсвэл андгаа тасрах ямар нэгэн үйл хэрэг дээр нэгнээсээ дэм гуйхгүйгээр эсвэл байгаль, нар, сар, огторгуй, 99 тэнгэрт бид удам угсаагаараа тийм үйл хэргийг дахин дүүргэхгүй гэсэн андгаа тавьсан байж болно. Эсвэл ямар нэг болчмгүй үйлийг нэг өвгөн дүүргэсний улмаас түүнийг үр удмаараа хориглон цээрлэх тохиолдлууд байдаг бөгөөд түүнээс үүдэн удмын үүлийн хишиг буян дундарна гэсэн үг. Тэр хорио цээрийг таслая гэсэн ч болдоггүй. Тэнгэрт Тэнгэрийн удам угсааны их язгууртнууд оршин байдаг бөгөөд тэр их язгууртан дээдсүүд л үүнийг шийдэх хэрэгтэй. Тэд тэнгэрт бий 1000 овог отог, 108 их овог отгууд бүгдийг хоорондоо дэнслэн шүүж тэр удмын тэр үр, тэр удмын тэр хатны,
тэддэх үеийн тэр үр тийм үйл хийсэн байна. Тэр удмын үйл хэрхийг тэгэн дэнсэлж тэр удмыг удмаар нь унага. Эрчим химийг нь доош буулга. Удам угсааны хишиг буйныг нь хорь гих зэргээр олон үйлс өрнөх боломжтой. Сүнсэн биед ямар нэгэн тэвэн зоогдсон байлаа гэхэд түүнийг хүчээ авсан хэн нэг шидтэй хүмүүн шууд сугалж авч болох уу бурлаа. Эсвэл заавал хийсэн тэр эзнэр нь ахуулах ёстой юу? Цаг хугацаагаар аялаад эзэн нь олдохгүй байвал яах вэ бурлаа? Олдохгүй. Тэргүүлэн ямар тэвн хатгуулсан, ямар харваа намнаагаар харуулсан байна вэ гэдгийг мэдэх нь чухал. Өөрийн болчмгүй үйл хэрэгээс саваагүйтэн явж байгаад хатгуулсан бол шууд авахгүй. Сургасны дараа авна. Харин хэн нэгний хорлолт үйлээс болсон байвал авах уу болох уу гэдгээ сайн дэнсэлж үзнэ. Юм бүхнийг аваад, юм бүхнийг цэвэрлээд, юм бүхнийг засаад байж бас болдоггүй юм. Хүчээ авсан хүмүүн бол түүнийг авч дөнгөн бас дөнгөхгүй. Тэвн зүү хоёрыг сайтар үзэхгүй бол тэгж амар харагдахгүй. Эрчмийн тунхлаг туяанд ор үлдэх тохиолдлууд маш их бий. Мөн эрчмийн урсгал мэтээр дамнах тохиолдолд бий. Ирэх бүхийг үрсэл авах боломжтой. Хэдийгээр хэдэн 10 жил бөөсөн улааж байлаач ирэхгүй бол авах ёсгүй, авагдахгүй, олдохчгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс тэр бүр хамаарахгүй. Ирэх бол хүмүүний чадвар, оюун ухаан, мэдлэгээс улбаалан олгогдно. Зөвхөн 5 сүнстэй хүмүүн эгэл жирийн байдлаар гойд үйлгүй амьдрах уу, үүлийн сүнс нэмэгдэн бууж ирэхгүй тийм үрс байх уу бурлаа. Байх боломжтой. Удам угсааны үр удам үлдээх, удмын үргэлжлэл болох зорилготой зөвхөн махан биеэр дүүргэх үйлдэх хүмүүн байж болно. Гэхдээ 5хан сүнстэй хүмүүн нартад бүрэн дүүрэн үйлсээ дүүргэн гэдэг юул болдоо. Ямар ч хүмүүн байсан хамгийн багадаа сүнсний тоон 6 байна. Аратан, өд, шоргоолц болсон бол яах вэ? Болох байх. Шоргоолц хүртэл 6 сүнстэй шүү дээ. Өө тийм үү, ямар олон юм бэ? Ихээр зүйрлээд байдаг нь тийм учиртай юм уу? Тэр нь хамаатай юм уу бурлаа? Хамаатай. 5 сүнстэй хүмүүн химээч ихвэл амьтнаас юугаар ялгагдах болдоо. Үүлийн үр маш олон жилээр үргэлжлэх үү бурлаа. Боломжтой. Гэтэл зарим үүлийн үр 1-2хон гаргал үргэлжлэх нь бий. Зарим сүнсийг өнгөний эзэд авчирдаг гэсэн өөр ямар эзэд авчирдаг бол бурлаа. Туяаны эзэд, гэрлийн эзэд, удмын өвгөдөж авчирна. Зарим үед ээж аавын сүнс өөрсдөө авчирна. Эмгэд өвгөд нь зэхэн бэлдээд мануул онгодтой хамт цаг нь болох үед буу ирэх нь ч бий. Гэрлийн хурд юунаас болж өөрчлөгдөх вэ бурлаа? Гэрлийн хурд хідвээ үр. Нарнаас ирж буйн вакуум орчинд ойролцоогоор 300,000 км/сек байдаг. Тэгвэл одноос ирэх гэрлийн хурд хідвээ. Шинжлэх ухаан гэрлүүдийг судлаад ийм тоо гаргаж ирсэн байлгүй дээ. Хэдэн жилийн өмнө уншиж байснаар бол гэрэл дотор өнгүүд өөр хурдтай байдаг гэсэн байсан юм а бурлаа. Тэр үнэн. Окторгуйд буй оддын гэрлийн хурдууд өөр байгаа. Хөх гэрэл шар гэрэлтэй харьцуулахад удаан бол улаан нь ногоон гэрлээс удаан. Гэрлийн өнгө, гэрэлтүүлэх чадвар хоёроос хамааран хурд нь өөр болно. Үрс та нарт
тэд гэсэн ганцдоо хэлж болохгүй юм шүү. Зарим нь одноос од дэлхий гих мэд дамнан тусах гэрлүүд бий. 2 ягаан өнгөтэй од байлаа гэхэд нэг нь тусгалаар дамнаж нөгөө нь шууд дэлхий рүү галбууллаа гэвэл аль нь удаан байх вэ? Дамнаж ирэх нь удаан байхаа бурлаа. Үүнд тогтсон ухаан байхгүй. Аль нь ч удаан байх боломжтой. Зарим гэрлүүд адилхан өнгөтөөж нэг нь шууд ялгархтаа удаан байдаг. Тэгвэл зарим нь нөгөөрөө дамнуулан хурдан нэгсээд эсвэл удаашраад ирж болно. Гэрлийг бид нар ямар шинжээр нь ойлгол илүү чухал буурлаа. Гэрлийн хүчийг буюу өнгийг нь танин мэдэж ойлгох хэрэгтэй. Гэрлийн тусгалын хүч нь их, хурдан өндөр гэдэг утгаараа хамгийн хүчтэй гэрэл гэхээр ямар гэрэл байх вэ? Хамгийн өндөр хурдтай нь хөх, цагаан өнгийн гэрэл юм да. Хар гэрэл мөн хүчтэй бөгөөд хурдан, их орон зайг эзлэх чадвартай байдаг. Цагаан гэрэл гэхэд өөрийн гарч буй орон зайгаас хамаарат хурдан эсвэл удаан байж болох юм байна, тийм үү бурлаа? Аль орон зайгаас үүсэлтэй вэ? Ямар давтамжтай гарч байна вэ? Ямар хүчтэйгээр ялгарч байгаа вэ гэдгээс хамаарна. Дотроо сүүн цагаан, сувдан цагаан гэх мэт олон янз байдаг шиг цагаан бүхнийг сайн, хурдан, дээд гэсэн ойлголт байж болохгүй. Цагаан дотроо сайн, муу, хурдан, удаан гэд үүсч буй орон зай чадал хүчээр улбаална. Хамгийн сайн цагаан бол танан цагаан буюу цав цагаан нь. Окторгын босоо голч гэх зүйл байгаа бидтэй бурлаа. Байх ч учигтай. Ай доторч, хил хязгааргүй, окторгүй доторч бий. Та одоо яг хэддүгээр хэмжээстэд байгаа вэ? Таны 3 жилийн өмнө хэлж байсан тоон тэр үед бидэнд тааруулж бууруулсан хэмжээст байсан болов бурлаа. Тодорхойгүй. Учир юунд вэ гэвэл үрсийн асуултанд ямар хэм хэмжээстэд хүрч хилэгдэхээр байна, тэр хэмжээстэд хүрч айлдах боломжтой. Өвгөн би 1080 дахь хэмжээстэд ч хүрч чадна. Энэ 6 судрын үйлээр хамгийн дээш хүрч айлдсан нь 97 дугаар хэмжээст. Хамгийн бага нь 4-5 дугаар хэмжээстэд хүрч айлдсан тохиолдолд бий. Сүнсний шин төрлийн холио сэлхий хэдэн жил тутамд дэлхийд хийгддэг вэ бол бурлаа. Энэ бол байнга өрнөж байгаа үйл хэрэг. Далаацтайгаар нэг хэсэг өрнөнө гэж байхгүй юу бурлаа. Тэр бол дэлхийн ээжийн өөрийн үрсийн эсвэл дэлхийн ээж дээр байгаа эрчим хэмийн хэмжээстийн орон зай өөрчлөгдөх үеийг хэлж болно. 13 дугаар зуунд нэг хэсэг сэлгэлт явагдсан уу бурлаа. Тийм ээ. Шинэ сүнсүүдийг дэлхийд төрүүлж буй зорилго юу бол бурлаа. Дараагийн шинэ эзэд дэлхий дээр төрнө гэдэг өрнөжл байдаг үйл хэрэг. Нэг цаг үед ихээр мэдлэн гэдэг нь дараагийн хэмжээст рүү шилжих, дараагийн эрчмийн сүлэлтэд их болох, бусад гариг эрхсүүд болон орон зайдын хооронд эрчим хэмийн бууралт үүсэх, хоорондын хамааралт үүс, их өрнөх зэрэг үеүүдэд шинээр үрс эрхийг хэлнэ. Дэлхийн хүн амыг хэдэд хүргэх вэ? Дэлхийн хүн ам хурдцтайгаар өсч байна. Тэр хэмжээгээр сүнсүүд олноор төрж байгаа гэсэн үг шүүтэй бурлаа. Тийм ээ, болох ёстой зүйл. Өсч байгаад буурах ёстой, буурч байгаад эргээд өсөх ёстой. Энэ бол хүн ам зүйн өөрчлөгдөх давтамжинд үйл хэрэг юм.
13 дугаар зуунаас өмнө энэ дэлхий дээр хүн ам бага байсан. 13 дугаар зууны ихэнх үеэс эхлэн 14 дугаар зууны үед маш их болоод 15 дугаар зууны сүүлээс багасан, 16 дугаар зууны ихэнх үеэр дахин буураад 16 дугаар зууны дундаас хойш болон 18 дугаар зуунд дахин нэмэгдсэн. Өдгөө дахин ихсэх нь зүүн хэрэгээ. Тэнгэрийн өргөөнд байгаа үүлийн сүнсүүд хамтаар нэг дор байх уу? Тус тусдаа үйл хийгээд шогшож байх уу бурлаа. Итэвхжүүлээгүй байх үед үүлийн сүнсүүд дээд биетэй нэгдэн нэг цул бие болон оршиж байгаад замбад буй хүмүүнд шинээр сүнс буух ёстой боллоо гэхэд салж хуваагдан буудаг. Дээд сүнсүүд хуваагдан өөр оршихуй орон зайд орших боломжтой юу бурлаа. Боломжтой. Цул байж байгаад тэр сүнсний өөр биед буун ирж болно. Өөр гариг иргэсүүдэд эсвэл хоорондоо бас солигдож болно. Хураагдаад бие дээд бие дээр нь дахин хурч болно. Хүмүүн биед үлээ хийж дүүргэсэн сүнс дээд бие дээр очивол тэндээс дахин өөр тийш явуулж болох юм байна. Тийм ээ бурлаа. Тийм. Ямар сүнс эс дотор ямар сүнс эд эрхтнүүдэд байрладаг вэ? Эсвэл байрлавал хийх үйл нь бага гэж ойлгож болох уу бурлаа? Үгүй ээ. Эс ба эд дотор гэдэг зөвхөн орших орон зай нь л тэр. Жижиг эс мөртлөө нилээдгүй хүчтэй байж болох юм байна тийм үү бурлаа? Байж болно. Уураг тархинд байрлсан сүнс байлаа гэхэд хурууны үзүүрээс ч илүү хүч чадалтай. Сүнс нь төвөө олохгүй, сэтгэл санаа нь тогтохгүй байгаа хүмүүнийг яаж засах вэ? Төвдөө орохгүй байгаагийн шалтгаан нь юу вэ бурлаа? Шалтгаан нь юу ч байж болно. Гомдоосны улмаас өөрсдөө төвөө олохгүй байж болно. Айлган үргээс нь ч байж болно. Махан биед дотроо бүх сүнсүүд нь байгаа хэрнээ төвөө олохгүй байвал ямар нэгэн үйл хэрэг болохгүй байгаа гэж үзэх үндэслэлтэй. Махан бие нь сүнсүүдээ гомдоосноо, сүнсүүд нь махан биеэ гомдоосноо. Сүнсүүд бас махан биеэ гомдоох уу бурлаа. Гомдоох үе бий. Засахдаа хамгийн түрүүнд хоёр биеийн хооронд эрчим химийн нэгдмэл хэлбэлцэлд орвол. Долгиосон, цагиргалсан, гурвалжилсан, хуйларсан гэх мэт ямар нэгэн давтамж байх ёстой. Хоёр биеийн хооронд холбогддог эрчмийг нь материа гэд үзвэл эрчмийн хэлбэлцлээс өөрөөр үнэрийн, шидийн, эрчмийн, оюун бодол сэтгэлийн, хайрлах үгийн, сэтгэл хөдлөлийн гэх мэт ямар ч холбоо байж болно. Тэр холбоог нь нийлүүлэх хэрэгтэй. Түүний дараа хоёр биеийн хооронд тэрсэлтийн үүсвэл намжаахын тулд махан болон сүнсэн биеэр шалган уусна. Дараа нь тэр холбогдсон холбоосыг дахин салгахгүй. Ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх, хүчжүүлэх ямар арга байж болох вэ? Түүнийг нь олно доо. Хамгаалалтын эд өгөх, ая дуу барих, нэгнийгээ хайрлах, өөрийгөө өмгөөлөх, талархан баясах, эсвэл зэмлэн буруутгах, алдааг нь олуулах гэх мэт аргууд бий. Эдгээр аргууд өрсөд илүү тохиромжтой. Хүмүүний зүнгийн сувгууд хаана байрладаг вэ? Төвийг барьсан сүнсээс хамаарат бие дээр шилжиж байх уу бурлаа. Зүнгийн сувгууд шилжин өөрчлөгдөх боломжтой. Мэлмийн чадвар сайтай үр байлаа гэхэд тэр идэвхжэлтэй зүнгийн сувгийг айлдаад байвал мэлмийн чадвар сааран, хоолой хүрд, гарын,
сонсголын, улны, үсний гих мэт ямар ч үйл хэрэг рүү дараалан хувирах боломжтой. Эсвэл нэгэн зэрэг бүгд идэвхжих боломжтой. Эрчим мэдээллийн суваг зөнгийн сувгаас ялгаатай юу бурлаа? Ялгаатай. Арга биеийн эрчмийн суваг махан биеийн бүх гадаргуу хэсгээр зонхилон байрлаж тусаа авна. Сүнсэн биед хаа сайгүй эрчмүүдийг эргэлдүүлэн байрладаг. Зөнгийн суваг нь тодорхой эд эрхтэн дээр эсвэл мэдрэгүү мэдрэмжээр улбаалан үүсч тогтно. Эрчим мэдээллийн сувгууд эсүүдийн хүрд бүр дээр эсвэл эсүүдийн гадна болон дотор орших боломжтой. Зөнгийн сувгууд тухайн эрхтэнг юм уу мэдрэхүйг бүхэлдэнд хамран орших боломжтой. Цэцэгсийн эздийн үгүй аваа бусад эздийнхээс ялгаатай юу? Удвал хонгор цул цэцгийнх юу байх вэ бурлаа? Нэг зүйлийг сануулъя. Үрийн нэг уушигны талыг авъя. Эргүүлээд юу барих вэ бурлаа? Үрс минь. Хэрэгтэй эдийг нь авсан учраас адилхан зүйл барих байх. Эсвэл эргүүлээд ургуулж өгөх байхаа бурлаа. Зарчим нь яг л юм. Асуусны учиг нь цэцгэс бүр эргэн тойронд буй оршихуйтай холбогдсон өөрийн гэсэн үүрэгтэй оршин үйлсэд үүрэгдэг. Үйлс нь ямар учиг хамааралтай байдаг гэдэг дээр улбаалан үгүй аваа буюу дэнсэн тавигдана. Удвал цэцгийг тасдан сийжлээ гэхэд эргүүлээд үрсийн үс гэзгийг эсвэл эрхтний хэлбэрийг үгүй аваандаа тэнцвүүлэн авна. Эсүүдийг нь эмдлэн зовоох, түлэгдэх, хөлтөөх зэргээр ямар нэгэн хэмээр эргүүлэн хариугаа заавал авдаг. Хонгор цул цэцэг унтан амрах ая тухаас нь хороож дэнжинг нь авна. Ховор төрлийн эсвэл зөвхөн уулын орой, бил, жалганд гээд тусдаа цөөн ургасан содон цэцэгсийг тастаа авбал махан биед илүү чиглэн хариу нэхлийг авдаг. Харин жирийн буюу элбэг ургадаг эсвэл бага төрлийн буюу цөөн дэлбэтэй цэцгийг тасдвал эргүүлээд дэнсэндээ тэр хүмүүнээс цэцэгсийг хайрлах, инхрийлэх чадвар гэдэг юм уу? Оюун бодол, сэтгэл зүрэх, тэр хүмүүний дотоод мөн чанартай холбоотой үйл хэргийг нэхэн авдаг. Та цэцгэс өөртөө эрчмийг хувиргахын тулд ямар нэг хас байх шаардлагатай гэж айлцсан. Тэгэхээр олон дэлбэтэй байвал олон хувиргалт хийнэ гэж ойлгох уу? Эсвэл зөвхөн тийм өнгийн эрчмийг хувиргана гэж ойлгох уу бурлаа? Тийм өнгийн эрчмийг хувиргана гэж ойлгож болно. Хасуудын мүч бүр нь дэлбэний тоотой хамааралтай учир хувиргаж буй эрчмийн үйл өөр болно. 10 дэлбэтэй цэцэг байлаа гэхэд хасын 10 мүч эргэлдэх учир илүү хурд хүчтэй эсвэл өндөр хэмтэй гэдэг юм уу? Тийм зүй тогтлоор эрчмийн хүнд хөнгөний хэлбэр өөрчлөгдөнө. Цэцгэс дотроос эрчмийг аван хувиргаж дээш хүрхэж байгаа юу? Түүнийг яаж хийдэг вэ бурлаа? Эрчмийг дээрээс нь буулгана, доороос аваад дээш нь ч дамнуулна. Иш хэсэгт буй босоо байрлалтай эсүүдийн завсраар эрчмүүдийг хувирган, доороос хөрсний эрчмийг аван дээш агаар мандалд тараана. Тараан түгээсэн нь дараагийн цэцэгсийг эсвэл үр жимсийг ургуулахад тэтгэн үүсгэнэ. Тэндээ агуулan дээрээс доош дэлхийн ээж дээр эрчмээ болгоно. Хүмүүний амьсгал шиг нэг аваад нэг гаргах байдлаар эрчмийг аван хувиргаад доош үгэн буцаагаад автгүй бурлаа.
Үгүй, яг зэрэгцэн өрнөж байдаг. Зарим нь авдаг, зарим нь өгдөг үүрэгтэй юм байна. Тийм ээ бурлаа. Тийм. Дотор талд нь эрчмийн босоо урсгалын судлууд бий. Тийм учраас өвс ургамлын эс нь хүмүүний эстэй адил бөөрөнхий биш. Дундуураа эрчим дамнуулахын тулд дөрвөлжин байдаг нь тэр. Номхон далайн эзэн лусын тамхтай хүмүүн. Тамхтай гэдгийг мэдэхгүй номхон далаад очвол юу болох вэ? Тийм нэгэн хүмүүн саяхан ирсэн бөгөөд номхон далаа руу явж ирээд өвгтийн хороонд орсон байв. Тэр хүмүүн халуун усанд байнга түлэгдэх нь юуны учраа бурлаа. Ямар нэгэн ёсыг зөрчсөн байж таарна. Тэр нь юу байсан бэ гэдгийг нь үржи олоогүй л байна шүү дээ. Лусын эзэнд хүндэтгэлгүй хандсан гэсэн. Тэр нэг шалтгаан нь мөнж өөр шалтгаан бас байх ёстой. Ганц удаа хүндэтгэлгүй хандлаа гэд тамхтай үрд хариу шийтгэл ирэхгүй. Өөр ямар нэг ёс тгийг алдагдуулсан байгаа болохоор л байс хийгээд л халуун усанд түлэгдэж байгаа юм.